За өнөөдрийн мэдээллийг Улсын их хурлын хууль зүйн байнгын хороо хүний эрхийн дэд хорооноос хийхээр та бүхэнтэйгээ уулзж байгаамаа. За учир юу гэвээс та бүхэн мэдж байгаа сүүлийн үед бас зам тээврийн осол зам тээврийн осолд бага насны хүүхдүүд болон насан туршийн хүмүүс хохирох асуудал бас нийгмийг одоо хэртгэлсэн ийм одоо асуудал болсон. Энэ дээр бол бас хүний эрхийн дэд хороон дээр бол гомдол мэдээлэл байнга ирсээр байгаа. За ингээд хүний эрхийн дэд хорооноос 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр бас энэ чиглэлээр гомдлуудыг нэгтгээд за явган одоо хүний гарцсан дээр одоо хүмүүс бэртэж гэмтэж байгаа, амь насаа алдаж байгаа, эрүүл мэндээрээ хохирч байгаа, да ялангуяа хүүхдүүд бас өртөж байгаа талаар нэгдсэн одоо судалгааг явуулж ирсэн. Ингээд 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр бид хүний эрхийн дэд хорооны гишүүдийн зүгээс бас тээврийн цагдаагийн газартай одоо уулзаж энэ чиглэлээр яг судалгаа мэдээлэл тухайлбал одоо хүн ам нэгтршилттай аль цэгүүд дээр ямар газрууд дээр ос гэмтэл гараад байдаг юм бэ? Энийн шалтгаанд нөхцөл юу байна? Үүнийг бууруулах асуудлын талаар ярьсан. За энэ бол Монгол Улсын үндсэн хуулинд байгаа Монгол Улсын иргэн хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалуулах гэдэг утгаараа хүний эрхтэй бол шууд холбоотой асуудал. За ингээд бид холбогдох байгууллагуудаас бас тооцоо судалгаа мэдээллүүдийг аваад ажиллаж байна. Одоо Улсын хурал дахь хүний эрхийн дэд хорооны зүгээс бас энэ чиглэлээр холбогдох газруудад шийдэл гаргахад нь тодорхой шийдвэрүүдийн одоо чиглэлүүдийг өгч чиглэлээр ажиллаж байгаа. За Улаанбаатар хотын хэмжээнд бол 176 уулзуур байгаа. За нийтдээ 1007 гарц байгаа. За энэ 1007 гарцын 160 гарц нь бол одоо гэрлэн дохиотой гарц гэсэн үг. 847 нь бол гэрлэн дохиогүй гарц гэсэн үг. Тэр энэ дээр бол одоо ямар нөхцөл байдлууд үүсэж байгаа гэхээр жишээлбэл 23 оны байдлаар 292 явган зорчигч зам тээврийн осолд өртөжсэн бол 24 онд 535 ботлоо огцом нэмэгдсэн байна. За 23 оны одоо зөвхөн зохицуулттай буюу гэрлэн дохиотой гарцсан дээр 16 явган зорчигч зохицуултгүй гарцсан дээр 276 зорчигч. Өөрөөр хэлбэл 23-аас 24 он гэхэд энэ төрлийн одоо хохирчдын тоо 53.6% өссөн байгаа юм л та. Энэ дээр хэдэн зүйлийг одоо харуулсан. Тэгэхээр Улсын хурлын гишүүн, хүний эрхийн дэд хорооны гишүүн, Баасан жаргал гишүүн презентац дээр яг тодорхой тоонуудыг харуулна. За энэний ардаар бол одоо Венкш гишүүний хувьд бол яг энэ жолоочийн хариуцлагатай холбоотой асуудал. За бидний хувьд гэх юм бол яг одоо энийг бол дөлөн шууган болгоод нэг одоо асуудал үүсгэхээр золгүй явдал гэдээ өнгөрөх биш. Энэ бол стандарттай холбоотой асуудал, хууль эрх зүйн зохицуулттай холбоотой асуудал, цаашдаа хяналтын асуудал, нэгдсэн хуультай зохион байгуулалттай холбоотой асуудлуудын талаар бид байр суурь илэрхийлэх юм аа. За Баасан жаргал гишүүн. За бүгдээр нь сайн байцгаана. Би эндээс ирчүүлэх болох уу? За энэ дэлгэцэн дээр харуулж байгаа тоо бол ялангуяа нөгөө явган зорчигч зам тээврийн осолд өртөөд нас орж байгаа тоо статистик харж байгаа. Тэгээ энэ дээр бидний бас нэг ерөөсөө анхаарахгүй анзаарахгүй өнгөрдөг нэг бүлэг бол дандаа ахмадын асуудал байгаа. Тэгээ ялангуяа 24 оны өсөлтийг бол та бүхэн эндээс харж байгаа. 24 онд 91 хүн явган зорчигч тий явгнаас тээврийн осолд өртсөн болвол түүнээс 39 нь ахмад настан байгаа. Тэгэхээр ахмад настан болоо зам тээврийн осолд өртөж нас орох тохиолдол бол нэлээд өндөр хувьтай байгааг бол бид нар бас харах ёстой. За дараагийн нэг зүйл нь энэ ер нь бол хэд хэдгээр сард хэдээс хэдэн цагийн хооронд ямар нөхцөл байдалд энэ хэрэг осол ингэж гараад байна вэ гэдгийг ингээд судлаад үзэхээр 5 болон 6 дугаар сар, 9 болон 10 дугаар сар гэдэг яг л нөгөө хичээл сургуулийн тий үеэр дээрэс нь яг хичээл сургууль тарах үеэр ч гэдэг юм уу ингээд цагийн байдал нь ч гэсэн 17-аас 19 цаг гэдэг ингээд нэг юм 2 3 ийм бидний бол онцгой анхаарч үзэх хэрэгтэй статистикуд бол гарч ирдэг. Тэгээ ялангуяа дулаарч байгаатай хавар намарч гэдэг юм яг энэ дулаарч байгаа цаг үетэй холбоотой бид нар хүүхдүүдийг, ахмадуудыг өөрсдийн дангаар нь ингэж бас амын хөдөлгөөнд зорчих юм хөдөлгөөнд оруулахдаа бас энэ маань өөрөө шууд холбоотой гэдэг ийм статистик мэдээллүүдийг бол та бүхэн харж болно. За автогийн газраас бид нарт өгсөн мэдээлэлээс хамгийн одоо олон давтамжтай явган зорчигч амь нас нь хохирсон ийм байршлыг 3 байршлыг бол тодорхойлж ирүүлсэн байгаа. Сонгон айхан дүүрэг, хаан уул дүүрэг, Баян зүрх дүүргийн 20-11-р хороо, Баян зүрхийн товчоо орчин гэдэг саяхан болсон яг кейстэй бол яг холбоотой шууд холбоотой ингээд хамгийн олон хүн нас орсон яг энэ 3 байршил дээр бол онцгой ингэж анхаарч энэ дээр бол арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг ийм байр суурийг бол мэргэжлийн байгууллагаас бол ирүүлдэгэ. За
явган хүний гарцтай хэсэг дээр бол явган зорчигч бол бас автоэврийн осолд үүсдэг тохиолдол байгаа. Сая гарсан тохиолдол маань бол мөн ялгаа авахгүй явган хүний гарцтай байдаг. Гэсэн мөртлөө дахиад энэ дотроо ялгааг ингээ харах юм бол зохицуулагчтай болон гэрлэн дохоогоор зохицуулдаггүй гэдэг ингээд гарцууд нь ялгаатай байна. Тэгээд гэрлэн дохоогоор зохицуулдаггүй гарцан дээр нас барах нь одоо 3 дахин өндөр байгаа даа. Тэгэхээр бид нар нөгөө хамгийн их осол гэмтэл гараад байгаа тэр гарцан дээр илүү гэрлэн дохойтой гарц өөр бусад ухаалаг энэ гарц шийдлүүдийг бол илүү гарах нь оновчтой юмаа гэх ийм шийдлийг бол гаргаж ирүүлдэг. За явган зорчигч болоо жолоочийн зүгээс гээд ингээд хамгийн их одоо шалтгаан нөхцөлийг бол судлаад үзэхээр жолоочийн хувьд бол цэвэр дандаа тэмдэглэгээ зөрчдөг. Хоёрдугаар зам тавьдаггүй. Ерөөсөө зам тавьдаггүй гэдэг ийм шалтгаан бол гардаг. Явган зорчигчийн хувьд бол гэрэл дохой зөрчдөг. За мөн нөгөө тэмдэглэгээтэй гарцаар гардаггүй гэдэг ийм хоёр шалтгаан нөхцлүүд бол хамгийн одоо дээгүүр бол тогтоогдгоо гэж байна. За авах ёстой арга хэмжээнүүд дээр хэд хэдэн шийдлүүд. За энэ слайдыг та бүхэн маань авчаарай. Энэ бол нээлттэй гэж байгаа. Тэгээд хэд хэдэн шийдлүүдийг бол танилцуулдаг. За ялангуяа бол механик ажиллагаатай гэрлэн дохой бол төдийлөн манад бол байхгүй тий. Бид нар шаардлагатай үедээ дохоогоо дараад гэрлэн дохой асаагаад ингээд гардаг ийм гарц бол байхгүй байгаа даа. Тэгэхээр нөгөө яг энэ механик ажиллагаатай гэрлэн дохоогоор заашгүй хангах. За зөөврийн гэрлэн дохойч гэдэг юм ингээд нөгөө гэрлэн дохойны хэд хэдэн шийдлүүдийг бол замын цагдаа гэх юм бол өгсдөг. За ингээд саналын хувьд бол дээрээс нь нэмээд хэлэхэд бол яг нийтдээ нэг 41 байршлыг бол заашгүй ингэж засах, сайжруулах, нөгөө зохицуулттай гэрлэн дохой гаргах. За дээрээс нь бас нэлээд төсвийн асуудал бол төсвийн мэдээллийг бас холбогдох мэдээллүүдийг ирүүлсэн. Хичнээн төрний төсвөртэй яаж энэ ажлыг хийх боломжтой ямар одоо нөөц байгаа юм бэ гэдгээ бол ирүүлсэн. Тэгээд манай хүний эрхийн дэд хорооны зүгээс бол яг энэ нөгөө судалгаа мэдээлэл бүх дата энэ мэдээллүүдээр үндэслээд одоо дээрээс нь үүний араас дахиад нэмээд бид нар улсын ерөнхий прокуророос бас яг энэ зам тээврийн осолтой холбоотой шалтгаан нөхцөлийн талаар бас судалгааг бол ирүүлэхийг хүснэ. Тэгээд энэ мэдээллүүдэд нэгтгэж дүгнээд одоо их хурлын хувьд бол яг хуулийн хэрэгжилтийг хангах. Хоёрдугаар бид нар төсөв батлах үйл явцад яг энэ шаардлагатай хөрөнгө төсвийг хамгийн оновчтой хуваарлахад ялангуяа яг нийслэл хотын төсөвдөр бол бид нар нэлээд дуу хоолойтой хяналт тавьж бол хамтарч ажиллана гэдэг ийм байр суурийг илэрхийлэх гэсэн. За уян шиг шүү. За ер нь бол сая статистик, тоо, хэмжээ энэ бол дандаа тоонууд байдаг. Энэний цаана бол дандаа хүний амнаас хүний эрхтэй холбоотой асуудлууд яригдж байгаа. Тэгэхээр хууль тогтоох байгууллагын хувьд бол их хурлаас энэ өөрөө эрх зүйн орчин өөрөө зохицуулалтыг бид нар өөрчлөх ёстой юу? Одоо жишээлх юм бол жолоочийн хариуцлагын тухай бид нар яригдж байна. Тэгвэл жолоочийн хариуцлага дээр яагаад тухайн жолооч мэдэхгүйгээс байна уу? Эсвэл болгоомжгүйгээс байна уу гэдэг энэ бүх судалгаануудыг авчиж одоо жолоочийн хариуцлагыг сайжруулахын тулд магадгүй бид нар энэ жолоочийн эрхтэй ярих ёстой. Өнөөдөр энэ жолоо барьж байгаа одоо машин гэдэг бол өөрөө одоо хутга заа зур гэж хэрэлдэг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ машин гэдэг энэ хүний биед маш хэмжээний хүний одоо нас барах хүргэж байгаа энэ техникийн хэрэгслийн хүрдний ард сууж байгаа бол ямар чадвартай байх ёстой юм? Ямар хариуцлага хүлээх ёстой юм? Яах ёстой юм гэдэг дээр одоо хариуцлагыг чангатгах ёстой юу? Эсвэл энэ хуулийн хэрэгжилтийг хангах дээр илүү одоо анхаарал тавьж ажиллах ёстой юу? Энэ тал дээр бол бусад одоо засгийн газартай хамтарч ажиллах, засгийн газарт чиглэл өгөх байдлаар бол бид нар одоо хүний эрхийн дэд хороо ажиллана гэдэг зорилготой төлөвлөгөөтэй байгаа. Мөн түүнчлэн сая ярьсан одоо жишээлбэл юу гэдгийг цагаан шугамтай боловч гэрлэн дохоогүй гарцууд дээр гэрлэн дохой бий болох, механик гэрлэн дохой бий болгох ч гэдэг юм уу? Одоо ямарваа нэг арга хэмжээнээс шалтгаалаад хүний одоо гарцаар гарах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тохиолдолд тэн төр зуурын дохой байршуулах ч гэдэг юм уу? Энэ нь өөрөө ийм ширхэгчлсэн ажлуудыг бид нар ярьж байна. Энэ болохоор нэн яаралтай гэдэг утгаараа. Гэхдээ энэ бүхний цаана юу байдаг вэ гэхээр стандарт. Бид нар өнөөдөр стандарт дээр маш том анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний төдийн цагийн хугацаанд тийм ээ хичнээн хүн энүүгээр одоо явган хүн гарцаар гадаг. Хичнээн одоо автомашин
гардгийн. Энд ч нас суудлах байдаг юм уу, том автомашин явдаг юм уу тийм ээ. Энэ тохиолдолд ямар тэмдэглэгээ байх ёстой юм, ямар гэрэлтүүлэг байх ёстой юм, ямар зохицуулах хэрэгсэл байх ёстой гэдэг энэ бүх юм өөрөө стандартаар зохицуулах ёстой асуудал. Энэ стандарт нь дагаж мөрдөгддөг байх ёстой. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар заавал хөндөж тавина. Энэ тал дээр хэрвээ стандарт нь байдаггүй бол стандарт нь хоцрогдсон бол энэ стандартыг бид нар шинжлэх ёстой, шинээр батлах ёстой. Энийг дагаж мөрдөж байгаа дээр хяналтаа тавих ёстой, хэрэгжлийг хангуулах ёстой. Энэ стандартыг дагаж мөрдөөгүй тохиолдолд хариуцлагыг хүлээх ёстой. Тэгэхээр ингэжээж бид нар цогц асуудал болгож энэ асуудлыг бол нэг удаагийн шийдлэр биш цаашдаа ийм асуудал дахин гарахгүй байх тал дээр бид нар ажиллах ёстой маа гэж хэлсэн. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр юуны өмнө одоо нийгмийн аралтай хамгийн чухал хийх шаардлагатай ажил бол энэ хамгийн гол нь яг энэ зам тээврийн осол хамгийн их одоо өндөр гарч байгаа энэ эрсдэл үнэлгээ өндөр гарсан энэ цэхүүд дээр нийгмийн аралтай одоо нөхөн гарцыг байршуулах, бий болгох. За гэтэл эндээс бусад хэсгүүд дээр яах вэ гэдэг ийм асуудлууд бас хөвөрн. Тэгэхээр зэрэг энэ жолоочийн хариуцлагын тухай асуудал, мөн жолоодох эрхийг ямар түвшинд олгох юм, цаашлаад энэ жолоочийг одоо ямар хариуцлах шаардлага стандартаар хангаж жолоочийг бий болгож байгаа вэ гэдэг жолооны сургуулиудын асуудлыг бас хөндөх болно. Жишээлбэл бид нар одоо олон улсын энэ жолоодох эрхийг олгох тухай олон улсын сайн туршлагыг яаралтай судлаж бас зарим нэгэн үр дүнтэй зүйлүүдийг нь хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал хүрч байна. Жишээлбэл манай Монголд бол жолооны курсэд хэдэн ч удаа суугаад хэдэн ч удаа шалгалтаа өгөөд ингээд байнгын ийм оролдлоготой байгаад байх ийм боломжтой байдаг. Гэтэл бусад улс орнуудад бол жолооны сургуульд 2 удаа сурсан тохиолдолд 2 дахь шалгалтанд унсан тохиолдолд тэр хүнд насан туршид нь жолооны жолоодох эрх олгодгүй ийм тогтолцоо хүртэл байна. Яагаад гэвэл жолоо барина гэдэг чинь өөрийн болоод хүний амь настай холбоотой ийм асар том зүйл байдаг учраас эндээс бид нар зөвхөн зам харилцааг сайжруулаад зогсохгүй, гарцыг сайжруулаад зогсохгүй энэ жолооны сургуулиудыг илүү хариуцлагатай, илүү чадвартай, хариуцлагатай жолооч бэлтгэх асуудал дээр мөн түүнчлэн жолоодох эрхийг олгох энэ шалгалтын явц нь хэр үнэхээр стандартыг хангасан үнэхээр энэ хүнийг жолоодох эрхийг олгох нь зүйтэй юу үгүй юу гэдгийг нягтлан шалгадаг энэ том хариуцлагатай болох хүртэл бид нар ажиллах шаардлагатай. Тэгэхээр хамгийн чухал зүйл бид нар төр засагт юу хийх ёстой вэ гэхээр ялангуяа энэ хамгийн өндөр эрсдэл үнэлгээтэй гарсан энэ 5 цэг дээр нэг даруй энэ цэцэрлэг сургууль амархаас өмнө маш яралтай энэ бүтээн байгуулалтын өөрөөр хэлбэл төвчрэлт бас тийм ээ сөрөг нөлөө үзүүлэхгүй мөн түүнчлэн явган зорчигчийн эрүүл мэнд амь насыг хамгаалах боломжтой энэ хамгийн хурдан арга хэмжээ авах боломжтой энэ зүйл дээр маш яралтай төсөв юмыг нь батлаад хэрэгжүүлэх ажлыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. За баярлалаа. Та бүхэн харж байгаа энэ цэцэг төвийн хойдлын гарц гээд байгаа. Яг нөгөө төрийн банкны гарц байна. Эрүүл мэндийн яамны хажуутлын гарц байна. Скайтлын хойдлын гарц инх тавны бүр уруудаад за халдвартын гарц, ИМАРТын хойдлын гарц буюу нөгөө Чингис Очд буудлын хойдлын гарц гэдэг юм уу. Яг ийм судалгаанууд гарцсан байж байгаа. Тэгэхээр энэ дэр нь бол бид нар яг энэ стандарттай холбоотой зүйлүүдийг эхнээс аваад хийнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр яагаад улсын хурал жишээлбэл энэ зүйл рүү анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр энэ бол хүний эрх зөрчигдөж байгаа учраас хүний эрх зөрчиж байгаа шалтгаанд нөхцөл болсон стандартуудыг бид нэр өөрчлөхөөр шахалт үзүүлж хяналтын ажлаа явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Зөвхөн ер нь бол товчхондоо хэлэхэд бол бид нар нэлээд олон судлаачтай уулзсан. Тээврийн хэрэгсэл жолоодж байгаа хүмүүсээ энэ гар утсаа оролдож хэрглэж байхдаа машин барьж байхдаа гар утсаа битгий оролдооч. Энэ маш олон хэрэг зөрчлийн ард талд хөнгөмсгөөр найдах гэсэн ойлголт байдаг. Гар утсаа оролдож байгаад очиод хүний машин мөрөгдөг, хүний хүүхэд мөрөгчдөг, амь насанд нь халдчихдаг. Ийм зүйл маш их байгаад байна. За дээрэс нь болох юм бол мэдээж бага насны хүүхдүүдийн маань яг өглөөний 7 цагийн үед өдрийн 13 цагийн үед, орооны 17-аас 19 цагийн үед буюу эд хичээл сургууль цугладаг, тардаг цагаар гэмт хэрэг гараад байна гэдэг чинь бол бид нар тодорхой зүйлийг хэлээд байгаа. Энэ утгаараа бол бас эцэг эхчүүд гэсэн хүүхдүүдтэй бас анхаарал халамж тавьж сайн хэлж бас хүүхдүүд гинэн томоогүй байдаг, наагур цагуурн гүйдэг тийм энэ асуудал дээр бүгдээр бас хаана анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. За тэгээ ер нь бол товчтой бол энэ явган зорчигчийн эрчим буюу хөдөлгөөн ихтэй газруудад энэ гүүрэн болон нөхөн гарцуудыг хийх тал дээр бол бид нар нийслэл рүү бас энэ чиглэлийн судалгааг өгж төсөв рүү нь энэ асуудлыг оруулаач, зураг төслөө яаралтай гаргаач,
яриад өнгөрөхгүй энэ дээр хурдан шийдвэр гаргаач гэдэг байдлаар ажиллана. За хоёрдугаарт нь бол тэр зөөврийн гэрлэн дохой болон механик ажиллагаатай гэрлэн дохойны яг хаана байршуулах юм бэ гэдэг дээр бас бид нар ажиллаж байгаа. За гуравдугаарт нь бол энэ AI буюу ухаалаг тогтолцоо, энэ софтверийн тогтолцоо бас бид нар ажиллах хэрэгтэй юм байна. Явган зорчигчийг мэдэрдэг гэрэл асах аюулгүй тохиолдол энэ хяналтын ухаалаг энэ тогтолцоог 41 байршилт бол зайлшгүй хийх ёстой. Энийг бол маш яаралтай хийх ёстой гэж үзэж байгаа. За мөн бас одоо босрлын хамтаа хамтарч ажиллаад энэ хүүхдийн замын хөдөлгөөний сургалтын талбайг бас бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээд түрүүн бас уян гişиг гүшүүний хэлсэнчлэн энэ жолоочийн хариуцлагын асуудал, зарим тохиолдолд санкцийн асуудлыг ч гэсэн бид нар бас энэ дээр авч үзнэ. За удахгүй бас Усын ерхий прокурорч гэсэн энэ талаар бол бид нар бас холбогдох бичгүүдийг явуулаад тэгээд нэг сар орчмын дараа дахиад явцаа таах нь мэдээлэх болно. За баярлалаа. За асуултанд хариулъя. Монгол Улсын их хурал үндсэн хоёр чиг үүрэгтэй хууль батлах, хуулийнхаа одоо батлсан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын их хурлын онцгой бүрийнх бол бид нар үндсэн хууль дээр гараа тавьж байгаа ямар тангараг өргөдөг вэ гэхээр хүний хэрэгшилүүний төлөө тангараг өргөдөг. Тэгэхээр үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт хүн амьд явах хэрэгтэй. Дээрэс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж. Үндсэн хуулийг биелүүлэхийнхээ хувьд бид хүний амьд явах эрхэнд нь халдаад байгаа аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчөөд байгаа зүйл дээр бид нар хууль хэрхэн үйлчилж очиж ажиллаж байна гэдэг дээр хяналт тавих хэрэгтэй байна. Тийм утгаараа бол хүний эрхийн дэд хорооны ажил дээр хүний аймнаас эрх зөрчигдөж байгаа асуудал дээр жижиг асуудал гэж байхгүй. Бүхэл асуудал бол бидний хувьд бол чухал байгаамаа. Тийм учраас бол бид энэ хүний эрхийн язгуур эрх ашиг зөрчигдөж байгаа асуудал дээр хуулийн хэрэгжилтийг ямар ч салбарын, ямар ч бодлогын яамн дээр бас ямар ч нийслэл, ямар ч дүүрэг, ямар ч хороо хорин дээр очиод бид нар хяналт тавь шаардлага тавих ёстой. Цаад углуургаараа бол энэ стандартын асуудал гэдэг бол хууль зүйн хэм хэмжээ зохицуулалтын асуудал байгаа учраас бид энийг жижиг том асуудал гэхгүй. Өнөөдөр Монголд хүний аймнаас эрсдэж байгаа бол хүүхдийн аймнаас зам дээр эрсдэж байгаа бол энэ бол хүний эрхийн асуудал бөгөөд их хурлын бүрийн эрхийн хэмжээнд үүргийг үүсгэх ажиллаа гэж үзэж байгаа. Тэгэхээр за ойлголоо. Тэгэхээр ямар асуудал гарч ийн гэхээр өнгөрсөн жил бид нар төсөө баталж байгаа. За төсөв батлангууд яаж ийн гэхээр төсөв алдагдaltaй байна гэд хөрөнгө оруулалтын төсвийг 20% хангаж байгаа жишээлбэл. Гэтэл тэнд чинь эмнэлгээс таньж байгаа юм, боловсролын системээс таньж байгаа юм. Яг энэ шиг Монгол хүний аймнаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчигдөд байгаа хэсэг дээр яаж энэ асуудлыг шийдэхгүй гэсэн төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөд хасгачаад байгаа байхгүй. Тэр бид нар яагаад их хурл дээр энийг ярьж байгаа гэхээр Монгол хүний аймнаас эрүүл мэнд дээрэс нь энэ боловсролын чанартай холбоотой эрүүл мэндийн хүртээмжтэй холбоотой асуудлууд дээр л энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүд танагдахгүй хасагдахгүй байх ёстой гэдэг эренбийн асуудлыг бас хөндөж тавьж байгаа юм аа. Тэр утгаараа бидний хувьд энэ бол анхаарлын төвд байгаа. За нэг нэгээр нь хариулчих. За нэг нэгээр нь. За, гэхдээ эхнийх нь нэг хариултан дээр хэлж идэх үү. Ер нь бол сэтгүүлчэнд тавьж байгаа асуудал зөв. Өөрөөр хэлбэл их хурал яг ийм детальны асуудал руу орохгүй юу гэдэг. Энэ өөрөө нийслэлийн шийдэх ёстой асуудал байхгүй юу? Тэгэхээр бидний хэлээд байгаа санаа бол энэ. За, нийслэл хийхгүй байгаад байна. Тэгвэл энэ дээр судалгаа шинжилгээ чи ингээ гарчлаа. Та нар энэ ажлыг хийгээч. Энэ дээр энэ асуудлуудаа шийдээч. Гиснээс биш бид нар гараад тэнд очиод барьж байгуулах гэдэг юм байхгүй шүү дээ. Нөгөө талаасаа саяны хилдэгчлэн энэ төсөв байна гэдэг энэ өөрөө нийслэлийн төсөв тусах ёстой. Энэ нийслэл энийг хийх ёстой юм байна гэдэг ажлаа гаргаж ирээ хийхгүй байгаа бол энэ дээр чинь ийм асуудал байж тээ гэдгийг хүний эрхийн дэд хорооноос гаргаж тавьж байгаа асуудал байхгүй юу? Тэрнээс биш
юу гэдэг дөрвөн гишүүн нийлээ хийх боломжтой. Хариуцлага асуудал ярина. Өөрөөр хэлбэл байнгын хороо, дид хороо их хурлын энэ дид хэсгүүд чинь ямар чиг үүрэгтэй байдсан бэ гэхээр хэрвээ байнгын хорооноос чиглэл өгсөн бол тэр зайлшгүй хэрэгжих ёстой. Тэгэхээр энэ талаас заавал хариу өгөх ёстой. Заавал хэрэгжилтэд тайлгнах ёстой. Тийм учраас хүний эрхийн дид хороо ийм байдлаар оролцож байгаа юм аа. Нөгөө талаас яг саяны хэлдэгчлэн замын хөдөлгөөний тухай хууль. Энэ хууль тогтоомж сайжрах ёстой юу? Яг хаана болохгүй байгаа юм бэ гэдэг дээр агентлагуудтай хамтарч ажиллах, судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллах энэ ажлыг бид нэр хийнэ гэж сая тайлбарлаж хэлж байна. Тэгээ энэний дагуу одоо сарын дараа бид нар дараагийнхаа үйл явцыг танилцуулаад явъя гэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг их хурлын гишүүдийн хувьд бол өөрсдөө хурц бариад хийх гээд байгаа биш ээ. Одоо энэ хуулийн хэрэгжилтийг хяналт тавих гэдэг утгаараа засгийн газарт, агентлагуудад, тухайн байгууллагуудад, орон нутагт чиглэл өгөх, тийм ээ шаардлага хөрвүүлэх хүрээндээ ажиллаад явах юм шүү гэдэг дээр бас ойлгох хэрэгтэй байгаарай. Нөгөө талаасаа тойрог гэж ярьж байна. Тэгвэл өнөөдөр нийслэл чи өөрөө бас сонгуулийн тойрог тийм ээ. За яг үнийг хэлэхэд бид дөрөв бол дөрвөлээ жагсаалтын гишүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нь ер нь бол тойрогч бай, жагсаалтч бай, өөрөө хүний эрхийн асуудал гэдэг юм чинь өөрөө багцаар байхгүй. Энэ зөвхөн юу гэдгийг Эрдэнэ ол гишүүний тойрог дээр гараад эсвэл юу гэдгийг Баска гишүүний тойрог дээр гараад байгаа асуудал биш. Энэ чинь нийтээрээ улс даяараа хот даяараа гараад байгаа асуудал. Энэ нь өөрөө улсын үндэсний эрх ашигын тухай асуудал яригдж байгаа учраас энэ дээр яг хүний эрхтэй холбоотой юм дээр бол нэг айхтар одоо тойрог гэдэг ч юм уу тийм ээ ингэж нэг тухайлан газар нутгийн шинжтэй юм бол яригдахгүй хаа гэж бодож байна. Тэгээд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ одоо жишээлбэл одоо энэ саяны энэ осол гарсны дараагаар л бид нэр ингээд тэ гинтхэн ингээд одоо өндөр аваад ингэж байгаа юм биш. Энэ бүгд бүтэн 2 сарын энэ оны 2 дугаар сарын 7-нд ингээд бид нэр ийм судалгаа шинжилгээ хийя гэд ингээд эхлүүлсэн байсан ажил байгаад байгаа гэдгийг ойлгоорой. Мэдээж ийм одоо жишээлбэл ингээд ийм ажлыг судалгаа хийж явах явцад энэ тэнд маш олон эмгэнэлтэй хэрэгүүд гарч ийн. Гэхдээ энэ дундаа бас нөгөө бүх нийтийн хариуцлага маш чухал байгаа. Ялангуяа жолоочийн хариуцлага. За тэгээд дээрэс нь хүүхдүүдээ ч гэсэн ээж аав нар те ямар эрсдэл үнэлгээг маш сайн ойлгуулж болгоомжлуулах вэ гэдгийг бас аягүй сайн ойлгуулж авах хамтын ийм хариуцлагын асуудал бас чухал байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Гэхдээ бол гардаг гарцаараа хүүхэд яаж явах нь бол тэр хүүхдийн л эрх. Хүн яаж явах нь бол тэр хүний л эрх. Тэгэхээр зэрэг энэ дээр ерөөсөө л эцсийн дүндээ жолоочийн хариуцлагыг яаж өндөржүүлэх вэ гэдэг л энэ асуудал хамгийн чухал болоод байна гэдгийг л ойлгоорой. Баярлалаа. Тэр нэг мэдээлэл хэлэхэд бас хүмүүс асуугаад байсан. Тэр нөгөө одоо Сурон скутертэй холбоотой цахилгаан дугуйтай холбоотой асуудал байгаа. 24 онд 900 гаруй хүүхэд зам тээврийн ослт одоо өртсөн байгаа. 900 гаруй хүүхэд. Гэтэ энэ бол одоо орон нутгийн зам дээр ч юм уу те улсын хэмжээний асуудал ярьж байгаа юм шүү. Тэгэхэд 91 хүүхэд жишээлбэл одоо тархины хүнд гэмтэл авсан байх жишээтэй. Тэгэхээр энэ дээр бол улсын хурлын гишүүн Бүргийн Батчимгээр ахлуулсан бие даасан ажлын хэсэг бас яг энэ одоо зохицуултын талаар ажиллаж байгаа шүү. Тэр ер нь бол бид нар бол өнөөдөр зөвхөн хот суурин газруудын тэмдэглэгээтэй болон тэмдэглэгээгүй гарцсан дээр хүүхэд болон ер нь хүмүүс яагаад өртөөд байгаа энэ асуудлыг статистикийн хувьд судалгаа хийгээд яг таны түрүүний асуудаг шиг шийдвэр гаргах хүмүүст нь одоо шахалт үзүүлж улсын хурлын өөрийнх нь бүрийн эрхийн дагуу хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хурл дахь хүний эрхийн дэд хороо ажиллаж байгаа гэдгийг хэлье. За та бүхэнд баярлалаа.